3,000 гаруй жилийн түүхтэй Хятадын сонгодог яруу найраг өнгөрсөн зууны ихэнх үеэс орчин үе хэмээх цоошин хуудас нээсэн билээ. Орчин үеийн Хятад яруу найраг нь сонгодог яруу найрагаас хэлбэрээр ялгаатай. Тогтсон мөр бадгаллын хэмжээг баримтлаагүй чөлөөт хэлбэртэй энгийн ярианы хэлээр бичсэн хуу шигийн шүлгүүд 1917 оны 2 дугаар сард шинэ залуу үе сэтгүүлд анх нийтлэгдсэн нь Хятадын орчин үеийн яруу найргийн эхлэл байлаа. Эхлэлийн радио 107 орчин үеийн Хятад яруу найргийг орчуулагч Нацаг Доржийн энх баярын орчуулснаар цувралаар хүргэж байна.